Өглөөний мэнд эрхэм хүндэт үзэгчтэй лайв телевизээс өглөө бүр 9 цаг 30 минутаас хүрдэг өдөрт сонингийн тойм эхэлж байна. За тэгээ та бүхэндээ үндэсний шуудын сонингоос эхэл тоймлж хүргэе. Үндэсний шуудын сонингийн тэргүүнүүрт улсын хурлын дарга инх болд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн энэхүү мэдээллийг дэлгэрэнгүй бичсэн байна. За нямд орж оюун эрдэнэ нарын үгэнд хэлсэн няцаалтыг маань олон нийтэд дамжуулаагүй гэд. За ерөнхийдөө чуулганы хуралдаан 5 дахь өдрөө буюу 3-7 хоногт эрт бүрдээгүй болмоос хуралдаж чадахгүй байна гэсэн ийм зүйл хамгийн ихэнд ярьсан. Ингээд дараа нь тэр Монгол Ардын намын баг хурал дээр чухам ямар асуудлууд яригдсан, хин юу гэж хэлсэн энэ гээд бүгдийг ярьсан. За баг хурал бол үндсэндээ хаалттай сэтгүүлчдийг оруулаагүй. За ерөнхий сайд, оюун эрдэнэ гишүүн, инх хамгаалан гишүүнч байдаг юм уу, бэ инх хамгаалан гишүүнч байдаг юм уу, тэдний үгийг одоо дотроос бол одоо сэтгүүлч нарт дамжуулж өгч байсан. За одоо захим хуудасаар зөвхөн одоо хууль зүйн дотоод хэргийн сайд нямд орж намын дарга хөрс өх нарын одоо видео бичлэгийг дотроос зориуд тараасан. За бусад ерөөсөө талын байр суурь огт мэдээлэгдээгүй. За үүнээс үүдээд өчигдөр сэтгүүлч нар Монгол Ардын намаас зарласан хэвлэлийн баг хурал дээр бойкот зарласан байгаа. За тэрийг бол ерөнхий улсын хурлын дарга бол ерөнхийд нь хэлсэн. За ерөнхийдөө бол хурлын үеэр ерөнхий сайд хөрөлсөх улсын хурлын дарга хоёр хоёулахна бийчилж уулзсан гэсэн иймэрхүү зүйлийг бас нэг нь баг хурал дээр нөгөөд нь өчтөр хэвлэл сэтгүүлч нарт ярьсан. За энэ талаар бол манайх бол одоо лайвдж хүргэсэн маш олон мянган хүн үзсэн байна лээ. Тэгэхээр энийг бол одоо өнөөдрийн бүх өдөр тутмын сонингууд дээр тоомлсон учраас дэлгэрүүлж тоомлохгүйгээр ерөнхийд нь дурдаад өнгөрөө. За мөн үндсэн шүтэн сонингийн тэргүүнүүрт байнгын орооны дарга улсын хурлын гишүүн Баатар Билэг ярьцлага өгсөн байна. За шудраг ёс ярьсан Ахмад гишүүдийн сайтар дэглэсэн жүжиг болж өнгөрлөө гэдэг. Ингээд баг хурлын тухай. За ер нь бол одоо 60 тэрбум жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлуудыг баг хурлаар хилцэн гэж одоо гисэн хүлээлт байсан боловч харамсалтай нь энэ талаар бол ерөөсөө хэлэлцээгүй. За энэ хангалттай хэлэлцээгүй. За намын дотоод зохион байгуулалтын асуудлууд байсан боловч бас ерөнхийдөө хэлэлцээгүй. За зохион байгуулалтын хувьд маш хүнд боллоо гэж одоо улсын хурлын гишүүн Баатар Билэг ярьсан байна. За өмнө нь хизээч намын баг хурал цэрэг цагдаагийн бүслэгдсэн хамгаалалт, энгийн хувцас өмссөн бокс бүхний залуучуудын хараа хяналтанд ор болж байгаагүй. За ер нь бол одоо Монгол Ардын намын баг хурлаас улсын хурлын даргад сайн дураараа огцрох чиглэл өгөх, удирдах зөвлөлийн 2 гишүүнээ чөлөөлж нөхөн томлох зэрэг асуудлуудыг одоо хилцээ тарчглаа гэсэн сэтгүүлчийн асуултанд хууль зөрчсөн шийдвэрлэл гаргачихлаа. Үндсэн хуулиар заасан төрийн институттэй холбоотой асуудлаар нам шийдвэр гаргадаг нь хуучин социализмын үед төрийн дээр нам байсан шиг юм боллоо гэж ингэж одоо ярьсан байна. За сэтгүүлчид Монгол Ардын намын мэдээллийг сурвалжлагаас татгалзах гэсэн мэдээллийг 2 дугаар нүрт гаргасан. За өчигдөр уулуурхай хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр мэдээлдэг хариуцлагатай ил тод уулуурхай ээлжид хэвлэлийн баг хурал болсон. За газрын төсний үйлдвэрийн дид бүтцийн бүтээн байгуулалт 80% та байгаа гэсэн мэдээллийг уулуурхай хүнд үйлдвэрийн сайд Сумын азар мэдээлсэн. За аж үйлдвэрийн өнгөрсөн оны мөн үеэс 37%-аар уулуурхай хүнд салбарын одоо татвар хураамж төвлөрүүлэлт нэмэгдээд байгаа юм байна. За аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14.1 их 80 төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.5%-аар буюу 2.3 их 80 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн ийм мэдээлэл өгсөн байна. За Эрдэнэс 5 толгой компани IPO хийх ажил үргэлжлэж 2018 оны 10 дугаар сарын 19-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжид бус хурлаар тус компани бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагаанд мөрдөх дүрм журамд холбогдох өөрчлөлтүүд хийсэн талаар мэдээлэл хийсэн байна. За олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчдыг анх одоо мөнгөн шагналаар урамшуулсан одоо мэдээлэл байна. За боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд цогцломоогийн тушаалаар энэ жилээс эхлэн олон улсын олимпиадад оролцож амжилт үзүүлсэн сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулахаар болсон юм байна. За 34 сая төгрөгөөр одоо урамшуулсан. За олон улсын мэдээлэл зүй, хим, биолог,
математик, физикийн олимпиадад түүхэн амжилт гаргасан сурагчид за ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд төрүүлж дэлхийн аварга болсон сурагчдад нийтдээ 34 сая төгрөгийн мөнгөний шагнал олгожээ. За сэтгүүлчид зөрчлийн хуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргалаа гэсэн мэдээлэл байна. За зөрчлийн тухай хуулийн гүтгэх гэсэн зүйл ангид хүний нэр төр алдрах хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаанд оромжилсан худал мэдээллийг нийтэд дэлгэсэн. Эсвэл мэдээллийн хэрэгсэл нийтийн сүлжээгээр тараасан хүнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 20,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. За хувь хүнийг 2 сая төгрөгөөр, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгож байгаа. За Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Мандах хоёрын мэдээснээр энэ оны 11-р сарын байдлаар зөрчлийн хуулиар 49 сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгсэл 98 сая төгрөгөөр тус торгуулад байгаа юм байна. За маргаан нь шүүхтэр цагдаа дээр очсон байгаа сэтгүүлчдийн тоог нэмбэл энэ хуулиар шийтгүүлж байгаа хэвлэл мэдээллийн тоо хэрээс хэтрлээ гэсэн ийм зүйл байна. Тэгээд сэтгүүлчид салбарынхаа төв байран дээр бичгээр болон одоо өөрийн биеэр хүрэлцэн ирж одоо бүрэн цагаар ажиллаж байгаа хуулийн одоо хууль эрх зүйн мэрэгжилтэн өмгөөлөгч нараас одоо мэдээлэл авч болно. За энэ асуудлыг бол одоо холбогдох байгууллагуудад нь одоо гаргаж тавьж байгаа тухай Монголын сэтгүүлчдийн эвлэлээс мэдээлсэн байна. За агаарын бохирлоор Азтай тэргүүлж буун Монгол улсын нийслэлээ гэсэн мэдээлэл за гадаадын одоо Time.com, Irf.com зэрэг мэдээлэл дээр гарсныг одоо даваа самбуу сэтгүүлч даваа самбуу орчуулж гаргажээ. За шинэ жилийн баяр тэмдэглэлтэй холбоотойгоор энэ өнгөрсөн 15 хоногийн хугацаанд 7 хүн осгож нас барсан тухай мэдээлэл үндэсний шүүхийн сон дээр гарсан байна. За нийслэлийн эрүүл мэндийн газрын албаны дарга Баатар Сүх томоогийн ачааллын үед нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн 1827 ор нэмэх боломжтой гэсэн ийм зүйл ярьсан байна. За нэмэх боломжтой биш, нэмэх шаардлагатай байгаад байгаа. За дараа нь та бүхэндээ өдрийн сонингоос тоомлж хүргэе. За 2018 оны шилдэг бүтээч оюутнуудыг Монголын залуучуудын холбооноос шалгарууллаа гэсэн ийм одоо мэдээллийг тэргүүн нүртээр нийтэлсэн байна. За Монголын залуучуудын холбоо Соён Багтимтай хамтарч оны шилдэг оюутан шалгаруулах Альма Матер ёслолын ажиллагааг арга хэмжээг бүтээлч оюутан ураатаагаар өчигдөр зохион байгууллаа гэсэн байна. За тэгээд шилдэг оюутнуудыг та бүхэндээ дурдж за нийтдээ 13 оюутан байгаа маань. За Эрдэнэ Баатын их тогтох, Инх амрын Булган, Бацүмрийн Бадмаажин, Болдын Мянган банзрагч, Инх тайвны Лавгжав, Жаргал сайхны Бямба, Хөөдөөгийн Гиндэнпил, Радна самбуугийн Бэлэг, Сүхбаатарын Бямб Эрдэнэ, Инх хоёрын Ган далай, Сайн гэрлийн Ариун жаргал, Инвишийн Бямб очир, Дүүрэн баярын Мөнх тэнгэрэг нарын 13 оюутан тэргүүний оюутан цол тэмдгээр шагнагджээ. За тэгээд хууль сахиулах их сургуулийн шүүхийг шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн оюутан Бямб Эрдэнэтэй шилдэг оюутан болсон Бямб Эрдэнэтэй ярилцсан байна. За өчигдөр их хурлын дарга мэдээлэл хийсэн. За шудраг бусын хонглыг би байгуулаагүй, асуудал байгаа бол шаалгах ёстой гэсэн мэдээллийг 1-ээс 6 дугаар нүрлөө дамжуулан нийтэлсэн байна. За өдрийн сонингийн тэргүүн нүрт за зам тээврийн сайд асан ганц хүүхдэд сэтгүүлч мөнгөн далаа ярьцлага хийсэн байна. Авилдаа тэмцэх газар прокурорын намайг шалгаж байгаа хэрэгээр 8-айлцах гэвэл битгий хүлээж аваарай гэж ерөнхийлөгчд би бүр ихнээсээ хэлсэн гэсэн ийм одоо ярьцлага байна. За би улс төр ярихгүй мөн одоогийн ажилтай холбоотой асуулт асуухгүй гэсэн нөхцөлтөөр сэтгүүлч мөнгөн далаа ярьцлага авсан юм байна. Одоогийн ажил гэдэг нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаал байгаа. За улс төр ярихгүй гэдэг нь улс төртэй холбоотой энэ одоо сүүлийн үед болж байгаа өрнөж байгаа үйл явдалтай холбоотой зүйл ярихгүй гэсэн за зүйл байна. За дөрмөр замын 280 сая ам долларын хэргийг одоо 3 жилийн хугацаанд шалгаад эцэст нь бүгд найрамдах Солонгос улсын иргэнийг 40 сая төгрөгөөр торгосноор одоо энэ бүхэн энэ хэрэг хаагдчихад байгаа. Бүх одоо шатны шүүхээр яваад энэ хэрэг альтай тэмцэх газар прокурор шүүхийн одоо бүх процессыг даваад ингээд 40 сая төгрөгөөр торгоод дуусч байгаа. За үүнд бол мэдээж ард түмэн маш их бухимдалтай байгаа. За үүнд одоо энэ
зам тээврийн сайд асан ганц бүх ярьцлага өгсөн байгаа. За би одоо төрийн тусгай албан хаагчаа хуулийн дагуу намын гишүүнчлэлээс түтгэлдсэн улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй, тиймээс улс төрийн асуудлаар байр суурийг илэрхийлэхгүй, эрхэлж байгаа ажлын онцгой шалтгааж хэвлэлээс хол хөндөй байна. Төмөр замын тухай 2009 оноос эхэлж ярьж байна. Бодит байдлыг олон нийтэд ойлгуулахыг байнга оролцоор ирлээ гэсэн ийм одоо ярьцлага байгаа. За тэгээд мэдээж энэ ярьцлага бол өнөөдрийн бараг нэлээд олон сайтуудаар тарж явах нь ойлгомжтой учраас үүнийг одоо дэлгэрүүлж тоомлохоос татгалзаж байна. За хар масктай залуус Farm Trade компани харуулт тулгаж хутаг тулгаж дээрэмдсэн ийм хэрэг гарсан байна. За Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлалд Цомп бөөний төвийн хашаанд үйл таних 3 залуу 56 настай харуулд нь хутаг тулгаж зодож за гар одоо амыг нь скотчдож ингээд нийтдээ 16 хайрцаг тамхи ид зүйлс бүхэ нийтдээ 20 сая төгрөг дээрэмдсэн ийм одоо хэрэг гарсан байна. За шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулаад гимт хэргийн гаралт нэмэгддэг ийм учраас иргэд одоо бас сонор сэрэмжтэй байх шаардлагатай. За өдрийн сонингийн сэтгүүлч оюун туяа Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхаа маргааш ухаардаг нь гунигтай гэдэг намбрын инх баяр ерөнхий сайд асан алтан хуйг ерөнхийлөгч асан элбэг дөрж нарын одоо тухай нийтлэл гаргасан байна. За хоёрдугаар нүрт өдрийн сонингийн сэтгүүлч Янжмагийн Монгол Ардын намын баг хурлын үеэр гишүүдийн хэлсэн үг гэдэг. За ер нь бол нэг 20 орчим хүний хэлсэн үгийг ганц юм уу эсвэл хоёр өгүүлбэрээр бүгднийг нь одоо тоомлж ингэж бичсэн байна. Тоомлж хүргэсэн байна. За сэтгүүлчтэй нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Мандах хоёр сэтгүүлчдийг хийсэн ажлынхын төлөө яллах бус зөв зарчмаар ёс зүйрөнд хөтлөх хэрэгтэй. Энэ оны 10 сар зөрчлийн тухай хуулийн гүтэх заалтад үндэслэн 180 сая төгрөгийн торгуул ногдуулсан байна гэсэн мэдээллийг сэтгүүлч мөнх сувд бэлтгэсэн байна. За Монголын морин уралдааны төв Макс группийн ерөнхийлөгч Ганбаатарын өдөртдөг Монголын морин уралдааны төв мэдээлэл гаргасан байна. За газрын давхцалтай холбоотой газраас нь хаавал дүүргийн одоо газрын алба бас өөр байгууллагуудад газар ингээд олгочихсон ийм одоо тухай мэдээлэл гаргасан байна. За Завхан аймгийн нэг ангийнхан ингээд өдрийн сонд болон байдаг. Завхан аймгийн Баян Тэс сумын Тэсийн голын хөвөндөх 10 жилийн сургуульд 1984 оны 9 дугаар сарын 1-нд нэгэн ангид тэрсгэн 30 гаруй хүүхэд Хонхны байраа яаж ингэж суралцж байсан, эхэлж байсан 1984-өөс 94 оны төгсөлтийнхний тухай Тэсийн голын хөвөндөх нэгэн ангийнхаа гэсэн ийм одоо нийтлэг сэтгүүлч мөнх сууд бэлтгэжээ. За улсын драмын Эрдэнэ театрын ерөнхий найруулагч төрийн сойрхолд за Монгол улсын соёлын элч найруулагч Наранбаттай сэтгүүлч Номын Эрдэнэ ярьцлага хийсэн байна. За ер нь энэ ярьцлага бол бүхэлдээ Ромео Жюльетта жүжигийг найруулан тавьсантай холбоотой ийм ярьцлага байна лээ. За Монголын одоо жүжигийн театрын түүхэнд одоо Ромео Жюльеттаг 1966 онд анх тавьж ирсэн юм байна. Дараа нь 1996 онд тавьж байгаад тэгээ 19 жилийн дараа Наранбаатар найруулагч тавьсан. За хүүхдээ сонсохгүй байна гэдэг том харуулсал болохыг Шекспир Ромео Жюльеттэй жүжигээр харуулсан гэсэн ийм одоо ярьцлага байна лээ. За саяхан Монголын хөл өмгийн холбоо шилдэгүүдээ шалгаруулсан 2018 оны Монголын шилдэг хөл бөмбөгчнөр үндэсний шигшээ баг болон Улаанбаатар Сити клубыг зүүн жигүүрийн хамгаалагч Норжмогийн Цэдэн бол шалгарсан түүнтэй өдрийн сонингийн сэтгүүлд дашнам ярьцлага хийжээ. За тоглолт дунд солгоо хөл бөмбөг тааруул хаалга руу явуулах дуртай гэсэн ийм одоо ярьцлага байна. За улсын хурлын гишүүн асан Бакеттай сэтгүүлч Баттөгс ярьцлага хийсэн. За нефтийн хоолой дамжих хамгийн дөд зам нь манай баруун бүсээ гэсэн энэ хоёр дахь ярьцлагын одоо хоёр дахь хэсэг за төгсгөл нь өнөөдрийн өдрийн сонин дээр нийтлэгдэжээ. За шатхууны үн дахиж буурна гэсэн мэдээлэл байгаа. За ерөнхийдөө бол дахиад 100 төгрөгөөр буурна гэсэн ийм зүйл байгаа. Харамсалтай нь өссөн өргөн хэрэглээний бараа нэг буудаггүй юм зүйл өгтөл Монголд байдаг. За өдрийн сонингийн 19 дугаар нүрт Код Эксперимент Америк болон Канадын зах зээлээс бүтээгдэхүүнээ буцаан татаж байна гэсэн ийм мэдээлэл байна. За Kimberly Clark корпорац дээрх шийдвэрийг гаргасан. За хэрэгэлсэн тампоноо гарган авахд биеийн дотор жижиг хэсэг нь үлдсэний улмаас зарим хэрэглэгчдэд үтрээ загдах шинж тэмдэх илэрч хавдар авсан тохиолдлууд гарсан учраас
энэхүү Cotex брендийг Америк болон Канадын зах зээлээс татаж байгаа юм байна. За үүнтэй холбогдуулаад энэхүү мэдээллийг бэлтгэсэн байна. За багш нар өнөөдөр суулт зарлана гэсэн мэдээлэл байна. За өчигдөр Монголын үлдэр үйл явдал ихтэй байсан учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зарласан хэвлэлийн баг хурлын мэдээлэл төдийлөн олон нийтэд хүрээгүй байна. За багш шинжлэх ухааны ажилтнуудын цалингийн нэмэгдлийн асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өчтөр мэдээлэл хийсэн. За засгийн газар цалин нэмнэ гэж хэлээд багш нарын одоо ажил хаялтыг зогсоосон. Харамсалтай нь одоо болтол цалингийн нэмэгдэл нь ороогүй байгаа учраас багш нар өнөөдрөөс эхэлсэн суулт зарлж магадгүй цаашдаа ажил хаялтанд хүрч магадгүй гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. За дараа нь гэмт хэргийн холбогдлолтой мэдээлэл байна. За Prius маркийн автомашины дугаа хулгуулдаг бүлэг этгээдүүд баригдсан байна. За тэд 25 удаагийн үйлдэлээр 100 гаруй дугуй хулгайж Facebook-оор худалсныг нь одоо цагдаагийн байгууллага тогтоогоод байгаа юм. За дараа нь та бүхэндээ өнөөдөр сонингоос мэдээлье. Өнөөдөр сонингийн тэргүүн нүрт нэхүүлийнхэн улсын хурлын даргаыг огцрохыг шаардаж жагслаа гэсэн ийм мэдээлэл байна. За жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан улсын хурлын гишүүд засгийн газрын сайд нартай тэмцэх зорилготой нэхүүл хөдөлгөөнийхэн өчигдөр Сүхбаатарын талбайд жагснаа. Тэд энэ удаа улсын хурлын дарга инх болдыг огцрохыг шаардсан. Жагсаалд оролцогч Минд Баяр бид өнөөдөр 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа улсын хурлын даргаыг огцрохыг шаардаж байна. Монгол Адын намын баг хурлаар гишүүдийнх нь 95% түүнийг огцрохыг дэмжиж байхад суудлаасаа буухгүй гэж гүрийнхийг гайхаж байна гэж ингэж хэлсэн байна. За энэхүү хүмүүсийг манай лайв телевизийнхэн урьж одоо ярьслах хийжсэн. За уйлж жагсажсэн орхон гэж залуу энэ одоо жагсаалыг анх эхлүүлсэн. За нефтийн одоо үнийн өсөлтийг эсэргүүцэж байна гэж 3 хоногийн хугацаатай Сүхбаатарын талбайг тоолж гороолж тийм ээ автомашинтай жагсаал хийж явж байгаад сүүлдээ одоо эднэр нь ерөнхий сайд дээр очингуудаа одоо ингээд өөр тийшээгээ өөр улс төрийн зорилготой болоод явчихсан. За орхон нар манай одоо студид хурж ирээд ярьцлага өгж байхдаа бид нар одоо залуу хүмүүс үнний төлөө тэмцэнэ. Одоо ерөөсөө бид нар одоо дэмжихгүй бол одоо хизээ тэмцэхүүгээд бид нар ч гэсэн одоо тэрхүү одоо тэр ярьж хэлсэн зүйлийг нь одоо ярьж хэлсэн зүйлд нь үнэмшиж одоо дэмжиж тэднийг одоо шууд эфиртээ ингэж оруулж байсан. Харамсалтай нь энэ хүмүүс одоо улс төрийн одоо өөр зорилготой байсан нь удахгүй илэрсэн. За тэрнээс болсон ч юм уу яасан ч юм ерөнхий сайдтай хийсэн уулзсан дээр тэрхүү орхон гэж залуу огт ирээгүй ингээд одоо усан тайсан чулуу шиг алга болчиход байгаа. За өнөөдөр сонингийн тэргүүн нүрт эрх баригчид мухардалд орсныг илчилсэн баг хурал гэсэн нийтлэлийг сэтгүүлч Амина бэлтгэсэн байна. За Монгол ард нам дотор жил тойрон үргэлжилж байгаа хурцтмал байдалтай амжирсаар төр засгийн ажлыг гацаагаас сар гаруй болж байна. Эрх баригчид ойрын үед эвд зүгээ олж төр засгийн ажлыг гацаанаас гаргах найдлага Монгол Ардын намын баг хурлаар ийхүү улам алсарлаа гэсэн ийм одоо дүгнэлтийг сэтгүүлч хийсэн байна. За судалгааны их сургууль байгуулахад санхүү бас сэтгэл дутаж байна гэсэн ийм нийтлэг сэтгүүлч Ган чимэг бэлтгэсэн байна. За Монгол улс 2005 он гэхэд 250 их дээд сургуультай байсан гэсэн ийм одоо эмгэнэлтэй түүх одоо байдгийм байна. За манай Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030 зэрэг бодлогын баримт шитийг үндэслэн өнгөрсөн 9 дугаар сар засгийн газар 282 дугаар тогтоолоороо судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг анх удаа баталсан. Ингэснээр 2024 он гэхэд 4 их сургуулийг судалгааны чиглэлээр хөгжүүлэн Азийн түвшинд гаргана гэсэн ийм зорилтонд нэг алхам ойрцсон гэсэн үг юм байна. Доктортой санхүүжилтгүйгээр судалгаанд суурилсан их сургууль хөгжих боломжгүй. Судалгааны их сургуулийн санхүүжилт хангалттай байх нь дэлхийн жишгт нийцсэн судалгааны материаллык баазыг бий болгох төдийгүй өндөр цалин хангамжаар шилдэг судлаачдыг өөртөө татах боломжийг бүрдүүлж улмаар улс их орны нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах хууз даацтай судалгаа шинжилгээний ажил хийх нөхцөл бүрддэгэ гэсэн ийм одоо зүйлийг ярьсан байна. Тэгэхээр боловсрол шинжилгээ амны дээд боловсролын газрын дарга амар жаргал энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэжээ. За хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 2 төслийг шалгаж байгаа юм байна. Нэг нь болохоор эрэл компани байшин үйлдвэрлэх комбинат, нөгөөх нь 65 сая ам долларын хөгжлийн банкнаас авсан Монцемит төслийг
Монполимед компани Монцемент төслийг авилтаа тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцгийнхэн шалгаж байгаа гэсэн ийм мэдээлэл өгсөн байна. За улсын 3 дугаар төв эмнэлгийн бөөр орлуулах 4 аппарат эвдэрсэн тухай сэтгүүч Батундрах мэдээлэл бэлдсэн байна. За улсын 3 дугаар эмнэлэг дээр бөөрний 17 гэсэн баха. 11 аппарат 2013 онд 11 аппараттайгаар үйл ажиллагаа эхлүүлж байсан. Өдгөө 7 аппараттай ачааллаа дийлдэхгүй байгаа юм байна. За 4 аппарат эвдэрчихсэн. Хоёрын сэлбэг хэрэгслийг захиалсан ойрын хугацаанд засах боломжтой. Нөгөө хоёр нь бүр ашиглалтын хугацаанд дуусаад бүр ашиглалтаас гарчихсан юм байна. За өдгөө тус эмнэлгийн бөөр орлуулах аппаратанд 37 хүн байнга ордог. Нэг хүн 7 хоногт дунджаар 3-аас 4 удаа ордог гэсэн ийм одоо мэдээлэл байгаа юм байна. За цаашид иргэдийг чирэгдүүлэхгүй үүднээс аппаратыг нэмж авах хүсэлтэд эрүүл мэндийн яамд хөргүүлээд байгааг одоо эрүүл мэндийн яам засгийн газар одоо шийдэж өгмөр байх юм аа. За совилт амрахах нь оновчтой шийдэл мөн үү гэдэг. За энэ бол маш их шүүмжлэлт дагуулж байгаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд чин зориг энэ 5 дахь өдөр гэхэд энэ асуудлыг өнөөдөр гэхэд энэ асуудлыг шийднэ гэж 2 хоногийн өмнө мэдээлсэн 8 тэрбум төгрөгөөр одоо 0-5 насны одоо эхчүүдийг 5 хоног амраана гэсэн нийгэм бол одоо үүнд маш их бухимдалтай байгаа, маш буруу шийдвэр ийм одоо хүмүүстэй байгаа үед бол энэ утааны асуудал бол юу яахгүй шийдэгдэхгүй гэсэн ийм одоо зүйлийг захимаар ярьж байгаа. За өчигдөр шүүхийн шийдвэр гарсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мөрөөдө тоглож байсан хүмүүсээс 2 кг алт 40 сая төгрөг дээрэмдэж одоо буу тулгын дээрэмдэж авсан шош очтой ариун гэрэл нарт холбогдох хэргийг дээд шүүх хилэлцээд тэднэрт оноосон ялаас 8 жилдээ хүнийг нь 7 олгоод бус хүмүүсийнх нь ялыг хэвээр үлдээсэн ийм шийдвэр гаргасан байна лээ. За сэтгүүлч сувд сааралч хоног хулгар шарын хувь тавилан тосож байна гэсэн ийм нийтлэл гаргасан байна. За 1990 оноос оны судалгаагаар 15 сая тарвга Монгол улсад байсан юм байна. За тэгтэл 2001 онд судлахад 3 дахин багассан буюу 5 сая тарвга тоологдсон юм байна. За энэхүү хувь тавилан одоо сааралч хоног одоо хүлээж байна. Сааралч хоны одоо тоо толгой эрс одоо багассан. За жишээл одоо хуучин Сэлэнг аймгийн Хөдөр суманд одоо маш их чонтой байсан. Тэгэхэд одоо сая Хөдөр сумын байгаль орчны байцаагч Игтвшингийн ярьснаар бол ерөөсө бараг чон байхгүй болсон гэсэн ийм зүйл ярьсан байна. За Арангай аймгийн Хангаа сум бас ерөөсө чондоо бараг одоо дээрлэхүүлсэн гэх юм уу да тий. Маш их одоо чонтой байсан. За тэгээд бас одоо чон ерөөсөө нүднийг юм бараг шахуу болчихсон байгаа юм байна. За чэнжүүд чоныг 500-аас 800 заримдаа одоо сая төгрөгөөр үнэлж одоо ингэж худалдаж авж байгаа тухай энэхүү нийтлэл асуудал хөндсөн байна. За төрийн банктай холбоотой 12-аас 18 сая төгрөгийн цалинтай захирлууд авилгад холбогдов гэсэн юм нийтлэл байна. За Ганбаатар Цэнцүрэн нар 98 мянган $ыг хахуул авсан уу гэдэг авилгаа тэмцэх газар энэхүү хэргийг шалгаж байгаа. Төрийн банкны салбарын удирдлагуудын нэгийг нь сулалжээ. За төрийн банкны захирал Баяр сайхны сарын цалин 18 сая төгрөг, жилд 216 сая төгрөгийн цалинтай, гүйцэтгэх захирал Цэнцүрэн сарын 15 сая төгрөгийн цалинтай, жилд 180 сая төгрөг авдаг. Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Ганбаатарын цалин 12 сая, жилдээ 144 сая төгрөгийн цалин авдаг хүмүүс яагаад одоо төрийн банкнаас мөнгө идээд авилтаа тэмцэх газар дээр шалгуулж байна гэсэн ийм мэдээлэл байна. За төгсгөлд нь та бүхэндээ 100-ны мэдээ сонингоос хүргэе. За цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулган уран бүтээлийн хилцээний дарга ерөнхий найруулагч Ахмад Батөртэй ярьцлага хийсэн байна. Сэтгүүлч оюун. За манайх цэргийн тодтолтой эрдмийн ганц чуулгаа гэсэн ийм одоо ярьцлага байна. За энэхүү Ахмад Батөр нь чуулгатай ажиллаад 20 жил болж байгаа юм байна. За сурагчийн ширээнээс салаад сүйст ороод цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад дагалдан бүжигчнэр ирснээс хойш Ахмад цол хүртлээ энэ албан тушаал ахиж ажилласандаа одоо баяртай байдгаа гэсэн ийм одоо ярьцлагыг
өгсөн байна. За алтны татварыг 2.5% байхаар хуульчилсан гэдэг. Өчигдрийн уулуурхай хүнд үйлдвэрийн яамны сар тутмын мэдээллийг одоо тэргүүн нүртэ хүргэсэн байна. За шатхуун импортлогчдод албан шаардлага хөрвүүлвэ гэж засгийн газраас шийдвэр гараад энэ сарын 7-наас 92 шатхууныг улсын хэмжээнд 100 төгрөгөөр бууруулсан, сарын сүүлээр дахин 100 төгрөгөөр бууруулна гэдгээс салбарын яам мэдэгдээд байна. Гэвч зарим нэг импортлогч үнэ хямдруулаагүй байгаатай холбогдуулаад шатхуун импортлогчдод албан шаардлагыг засгийн газраас хөрвүүлсэн тухай байна. За сэтгүүлч зотлын Монгол Ардын хувьсгалт нам дээд хуулийн нэр томьёоны тайлбарыг хийж дууслаа гэсэн ийм мэдээлэл тэргүүн нүрт байна. За улс төрчдийн араншин буланд алтан гацсаас манан үүснийг алтан хуйг мартчихаа юу гэсэн нийтлэг сэтгүүлт амьдан очир бэлтгэсэн байна. За 2004 оны улсын хурлын сонгуульд Монгол Ардын хувьсгалт нам 37 суудал, Ардсан нам 35 суудал, бүгд найрамдах нам 1 суудал авч эвслийн засгийн газар байгуулагдахад алтан гацсынхан бас л бөөнөрөө ороод суучихсан. Тус одоо фракцийн тэргүүн алтан хуйг засгийн газрын сангийн саадаар ажиллаж байсан. Өөрийнх нь яриад байгаа Манангийн эхний засгийн газар нь энэ шүү дээ гэсэн ийм одоо нийтлэлийг сэтгүүлч Дамжин очир 100-ны мэдээ сонингийн 3 дугаар нүрт нийтэлжээ. За бизнес хөгжлийн булангаар хос хац компани захирал зоригт сэтгүүлч оюун чимэгтэй ярилцсан байна. За италичуудыг гайхуулдаг технологи манад байсан гэсэн ийм гарчигтай. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн ахмад ажилтнанд тунгалагтай 100-ны мэдээ сонингийн сэтгүүлч оюун чимэг ярьцлага хийсэн байна. За телевизийн ажилтан болохоор зөвлөлт холбоот улсад сургуульд явж байлаа гэд. За 1965 онд ирээдүйд Монгол улсын зурагт радио бий болно гэд зөвлөлт холбоот улсад мэрэгжилтэн бэлтгэх ажил эхэлсэн. За шижгэнсэн 8 залуу Москва хотын кино урлагийн дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордож байсан маань саяхан одоо юм шиг санагдаж байна. За бидний суралцж төгссөн сургуулийн маань одоо 100 жилийн энэ жил тохиож байгаа юм байна. За бид 8 улаа явсан найруулагч, сэтгүүлч, зургийн дарга, зураач мэрэгчлэр төгссөн 1970 онд төгсж ирцгээж байсан юм байна. За Монголын үндэсний телевиз, радиогийн ерөнхий инженер, сүүл техник хариуцсан орлогч дарга энэ албан тушаал хашиж байсан Ганбаатар алтан цэцэг нар суралцсан. Энэ сургууль мөн эх жил 100 жилийн аваа тэмдэглэнэ. Алтан цэцэг маань 16-35 мм-ээр телевизийн мэдээ сурвалжлагыг тэл кино үйлдвэрт бэлтгэдэг байлаа. Тэгэхээр бид Монгол улсын телевизийн салбартаа болохоос өмнө энэ салбарын ажилтан болох чин хүсэлд өвөртлөн гадаадад мэрэгжил эзэмсэн анхны уран бүтээлчд юм а гэсэн ийм одоо сайхан ярилцлагыг сэтгүүлч оюун чимэг бэлтгэсэн байна. За Монголыг дэлхийд таниулах гүүр гэсэн мэдээлэл байгаа. За өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевиз MNB World гэдэг англи хэлээр мэдээ цацагддаг тусгай сувга өнөөдөр одоо нээж байгаа. За өчигдрөөс эхлэн одоо туршилтын дугаар цацагдсан юм байна. Тэгэхээр Монголын олон нийтийн телевизийн хамт олонд одоо лайв телевиз за үзэгч уншигчдийнхаа зүгээс халуун баяр хүргье. За ингээд өдөр тутмын сонингийн том үүгээр өндөрлөлөө. За нэгд өдөр эргээд 9 цаг 30 минутаас уулзцгаая. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ баяртай.